Хантаа үзэгчтэй баярлалаа. Дүнжин гарвын уулзуурт болсон осол буруутгагдж байгаа хоёр хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хилцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр яллагдагчдын өмгөөлөгч нар хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах. Nissan Patrol маркийн автомашины жолооч Мөнх Наранг хэрэгт татан шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Урьдчилсан хилцүүлэг 5 цаг үргэлжилсэний эцэст шүүхээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд тухайн зам тээврийн осолд дахин шинжээч томилгохыг даалгаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Одоогоос 455 хоногийн өмнө Дүнжин гарын уулзуур дээр газ тээвэрлж явсан Дашванжил компани тээврийн хэрэгсэл Nissan Patrol маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүссэн. Ослын улмаас 7 хүн амь насаа алдаж 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс гадна 6 хүний биед хүнд өвдөр гэмтэл, 38 хүний биед хөнгөн эвдэл учирч 38 автомашин болон 207 дугаар байр сүйдсэн гээд нийт 300 орчим хүн эд хөрөнгийн хохирол хүлээгээд байгаа юм а. Гэтэл хэрэг болсноос хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж шийдэж чадаагүй. Тэгвэл өнөөдөр осолд буруутгагдж байгаа Дашванжил компани захирал Баатар Жав тухайн үед газ тээвэрлж явсан жолооч Эренчин Доржнорт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Тухайн одоо зам дээр гарахад бол Эренчин Доржийн одоо буруутгах үйлдэл бол байхгүй нэ гэж ингэж үзэх. Ийм үндэслэл одоо байна. Өнөөдөр яагаад замын хөдөлгөөний дүмийн заалтыг зүсэн Nissan Patrol гэдэг машиныг өнөөдөр яагаад гэхээр өнөөдөр энэ дээр ялагчраад татчих орж ирээгүй байгаа гэдэг энэ асуудал бас анхаарал татж байгаа. Мөн одоо тухайн одоо Nissan Patrol тээврийн хэрэгслийн тээврийн өмчлөгч ашиглагч нь одоо хэн байгаа юм бэ? Энийг ойлгож байгаагаар бол Батлан Монгол яам байх хэрэгтэй. Мөнх Наран 2-3 үйлдэлийг зөрчлийг гаргасан байж болцсгүй үйл баримт бол тогтоогддог. Гэхдээ энэ дүгнэлтэн дээр Мөнх Наранг замын хөдөлгөөний дүрм зөрчөөгүй гэж бичсэн байдаг. Энэ өөрөө эргэлзээтэй. Энэ өнөөдрийн энэ тахимдах гэмт хэргийг буруу зөвлөлийг, хуулийг буруу тайлбарлах, энэ олон өмгөөлөгч нарт төсөлд гомдол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн гэж би дүгнсэн. Орон нутагт болон томилтоор хуульд заасан эрх бүхий итгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуй нэгж эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно. Энэ хуулийг харахаар Мөнх Наран гэдэг хүн автомашин, байгууллагын автомашиныг ашиглах ямар ч эрхгүйсэн байна. Энийг яагаад шалгадаг? Өмгөөлөгчдийн зүгээс Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед жолоодж явсан Батлан хамгаалах яамны харьяа, барилга захиалагчийн алба төрийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Мөнх Наранд холбоотой хэргийг яагаад хавтас тэрэгт аваагүйг тодруулсан юм а. Харин улсын яллагч дараах тайлбарыг өглөө. Уучлаарай, энэ хац зэрэгт авагдсан тэр шинжээчийн дүгнэлтэн дээр замын хөдөлгөөний дүрмийг Эренчин Дорж болоод Мөнх Наранд аль нь ч зөрчөөгүй. Ийм дүгнэлт байгаа шүү. Өнөөдөр яг өмгөөлөгчийн гарч иж байгаа энэ тайлбарч байгаа зүйлээр бол дахин шинжээчийн дүгнэлт гарах үндслэл тогтоогдохгүй байна. Энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хэсэг хугацаанд завсарласны дараа шийдвэрээ танилцуулсан юм. Эрүүгээр хяншил бол 33 дугаар зүйлийн 1 2 1 3 дахь залтаас үндслэн нэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаа шийдвэрлэлээ. Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжээч томилохоор шийдвэрлэлээ. Мөрдөн байцаагч шийдвэр гаргаж зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуульд заасан үндслэл журмыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. Мөн барилга тогтоолтын яамнаас гаргасан дүгнэлтээр 207 дугаар байр галын аюулгүй байдлын тухай хуулийн шаардлага хангаагүй байсан агуулгаар дүгнэлтэнд тусгajжээ. Ийм дэдгээр нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэж шүүхээс үзээд байна.